Өдрийн минь нараа юм чи. Өдрийн минь. Хүүхдүүд ер нь хамартаа яагаад гадны биет хийгээд идэм бол одоо баримлын шавар, тоглоом гэх мэтчлэн та энэ тал дээр ингээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Аюу сайн асуулт байна. Ер нь бол яг энэ чинь нэг насны синдром гэдэгтэй адилхан яг 2-3 насны хүүхдүүд голдуу ингээд хамарлууга чихрүүгээ юм хийждэг. Ялангуяа одоо тэ тоолж байгаа шүрээ, тоглоомынхаа юмыг тэ шүрээ, зөөлөвчүүд байна, порлон байна, салфетк байна. Ерөөсөө юу л бол юу харагдаж байгаа юм ингээд хийх тийм нэг юм насны онцлог байдаг. Тэгээ яг ингээд хамартаа чихтэй юм хийгээд ирсэн хүүхдүүд яг насны байдлыг харахаар ерөөсөө 2-3 насны. Ялангуяа 2 нас, 2 наснаас дээш доош хэдэн сартай хүүхдүүд болдог байдаг учраас та бүхэн яг үндэ энэ ээж аав нар тийм үү жоох хүүхдтэй ээж аав нар яг энэ насны хүүхдүүдийг одоо магадгүй чимээгөө суулчвал эсвэл нэг жаахан с ิจ гтэй байвал та бүхэн байнга чихийг үнэртэж үзэх, хамрыг үнэртэж үзэх. Яг тэр хамрандаа ингээд өөрөө чихэд оруулж байгаа нэг завиргүй болчдөг. Тэгээ тэр юм нэг удаан бол хэд хоног болохоор үнэртээд жоохон өмхий үнэртээд гэдэг аахгүй. Тэгээ аав ээж нар мэддэггүй юм одоо яагаад ингээ хамраас нь мохон өнөр гараад байна гэдэг ирдэг. Яг нарийн дээр үл үзэхлээр гадны биет ингээ хийцэн. Зарим тохиолдолд нэлээд хатуу юм хийцэн тохиолдол тий шүүр одоо юу гэдэг нэг юм хэлхээстэй юм Google-тэй нэг юм байдаг шүү дээ. Нэг хоёрын зөвлөлт мүлтнийх нь юу ингээд аваад салгаж аваад ингээд хамтлаг авчдаг. Ийм тохиолдол хатуу мэдсэн тохиолдол цус чахан гараад байдаг. Тэгэхээр насааны их оролдох юм янз бүрийн цус гараад байдаг. Хүүхд хэлж чаддгүй. Ингээд олон хоног болцсон хамар дотор нь жахан эвгүй өнөр орцсон, өрөвсцэн, хүндий жахан тэг болохгүй болсон. Ингээд ирж идэг. Тийм учраас ялангуяа 2 настай хүүхд, 3 настай хүүхдүүдийн анзаарч байгаарай хэрэг за гадны биет орсон эсвэл эвгүй өнөр үнэртдэг юм эсвэл одоо завирлаа заагаад ингээд хүүхэд заагаад байдаг ийм тохиолдолд хурдхан шиг авчираад ингээд энэ ч заавал хянуулж чек хийх хэрэгтэй шүү.